Аха. Хоёлаа нэг даншиг нааданд орж үзьээс. Хүчтэй сайхан бөхчүүдийг хараад мөн гоёо. Чи болоогүй яхан дөө. Ах нь харин нэгийн даваанд гараад үтчих юмсан. Гэхдээ намайг л гарчин даад гэсэн дээ. Хоёлоо тэгвэл нэг барилтчих юм уу? Тэгье. Баруун талын асуулууд сонсоо. Баруун талын жигүүрт байгаа даншгийн их авраг дуурыг даншгийн дархан авраг гэдгсэн миний би амлан авч хүчийг үзэн барилтыг вэ. Зүүн талын засуулууд сонсоо. Танай талын жигүүрт байгаа нийх гэлсэнгийг амлан авч барилтыг вэ. Хүй. Тэд баагүй удаа. Энэ хүн юм шүү. Баагаад бариулах нь шүү дээ. Хоёул оч туслая. Тэгээ. Хүй. Хоолцлоо. Хата зүгүрүү. Хата доорны би тэргээ аваад. Нөгөө сунаас мөрөг. Хоёул аваад өгье. Ямар халамтай байна. Яасан юм бэ?
Зөөлөн. За хөтөлч. Энд яасан юм блэ? Баавгатай ноцтолж байхад нь дүү битээр таарсан юм. Юу? Манай энд ийм бэр тэнхэтэр хүн байхгүй те. Харин тийм тэнхитэл үе. Халуунтай байна. Хойлогны махаршуул хийгээд. Заахаа. Ус суух хувьтай л хөө юм. Хумсных нь хорийг авъя да. Би нэг мартчихад ирээ да. Наа шүү. Жаахан шилээж байна. Ах. Эй. Гүн айхтар тэнхээтэй хөө юм аа. Би сая нөгөө баавган дээр нь очиод ирлээ. Залуу охин их том баавгаа биш үү? Газар мөргүүлж алсан байна. Энэ сарвыг нь аваад ирлээ. Миний үг явж байгаа юм. Аа сахиж байна. Arun dalın asılıd hınsat ıvıkıgımlıyor. İkhattım bağıtı handan batırdır şılır gühüden şıgın atmin. Uçuttu hınzun dalın dergu magnet. Taçın itiri darhın avrıgı ambayın doğra. Magmelin garsın mandan madrık.
Maşıdığa hımşıkta ilahı bayır tıngılın atmin dügemil yoksangı burtuluk sağı delik vatruluk Oğlumun emekörünün elgirhemanlan baysıdın maşıdığa hımşık Tatlı senin amsı turumgu vatı surt Onun huçatı sarıl şadımga udum ketirki keçengünük Sağın emek dayaran sıgılın tertgü joklun Unuttamıgdım dituk ditkil çün açı tolum mırnık Ağuzarıktı vatırır alt tov şodru unuttu tövsün Buknen ursfıl tornın şoğu xatlar veysik Maşıtı sansıgılın tetirki fırtsunun gütsügülün Togusu boyun onun socuk Dalla dayında çıngıttır darhın avruq Amban uğra Лагш нөмөлгүй. Сайхан ах минь. Аха. Ами минь аварсан хоёр дүүг дуудаж болох уу? Хүүхдүүдээ. Амар минь байна уу та? Мэд сайхан. За. Ами минь аварсан хоёр дүүд ахын гэлээ. Миний дүү ахынхаа богцыг аваад ирнэ үү? Йоо. Ойрхон ахынх нь унж явсанмаар үзэгдээгүй үз. Ахыг нь явуулж үзээгүй сайхан үлэг байгаа. Миний дүүнийг нүдгэлж байна. Тэгээ. За. Маманы дүүнэр. Гэлээ. За тэгвэл бит хоёр мордъё тоо. За тэг. За. Юу баригдахгүй бол хөөгд ирээрээ. Явсан айхтар хөөе. Богц нэмэн сурыг тас татчихна гэж байхаа. За. Та хоёртаа нэг хамжиж байгаад дөрүүлээ энэ шавар чигдсэн адууг нэг гаргах гээд оролдоод үзэх үү.
Ахам та тайван сууж вэ. Манай дуу учрыг нь олчихно. Ганцаараа юу? За. Үнэхээр бит хоёрын тусалцаагүйгээр энэ адууг гаргаж чадах юм бол би дүүд чинь энэ эмээл хазаартай морой бэлгэлч. Яг бас ч байна гэж битгий бодоорой. За. Залуу хүний бэр ухаан мэдчихтэй, аа? За өмнө. Төмөг шиг нэг оролдоод үзье. Хэтэйгүй юм да. Хэдээгүй ах минь. Танаа хойрхон уу? Манайх энэ үхэн. За тэгвэл эднийхэр буугаална. Хоёлаа ямар ч байсан нутагтаа очиад ярих юмтай боллоо да. Бурхнаас саяасан их хүч тэнх ухаан гэж ийм л байдаг. Хэлсэндээ хөдөлсөй амнаасаа хэмцсэн надад яах вэ? Өдөр даяа орон. Амар минь байна уу? Амар минь дөө. За сайн цааж байна. Сайн. Харахаа. Өдөр даяа ороход. Аврагын би тэнхээ яагаад. Хөвчийн хөөргөн бавгатай таараа да. Харин эдний хоёр хүү миний амийг аварлаа. Сайхан хүүгүүд байна лээ. Тийм байлээ. Сая айхтар шавар чигдсэн адууг сухтагтаад гаргаж өгдөг шүү. Арахгүй аврах хүний би хаагч. Өөр юм аа. За тэр яах вэ? Харин би та нартай амийн минь аварсан их өртөө үлдлээ дээ. Гэлалаа та нартай. Аварга. Та бидэнд бүхийн тухайныг сайхан хууч хөрөөж тийм ээ. Гэж. Нэг удаа би 7 хошууны дан шиг надад төрүүлчихэд буцаж явсан. Тэгээд нэг ооны надам тааралт. Хэн надам ч минийхтэй гэж бодоод хоёрын даваанд нэг залуу хүүг амлаж аваад барилдваа. Тэгс өнөөх маань намайг цэрүү барьцнаас аваад хайчлаа. Тэгэхээр залуу хүнийг залуу гэж бололгүй. Ёс жудагтай байх хэрэгтэй. Бас нэг наадамд дамб заантай барилдаад дамб заан миний долоовор хорооны эхний үеийг мулталчлаа. Миний уур хөрсөн гэж ихтэх. Харин тэр уурандаа дамб зааныг чанган шиг авч чулуудаад дараагийн бөхчүүдээж чангах авч чулуудсаар байгаад нэг мэдсэн төрүүлчихлээ. Тэр цагаас хойш би бүхий ногоон дэвжээнд 'тэй уур ундууцалтай гарч үзээгүй. За тэр их хүнтэй хөвгстэй амнасаа олж. Нэг удаа би 7 хошууны дан шиг надад төрүүлчихэд буцаж явсан. Тэгээд нэг ооны надам тааралт. Хэн надам ч минийхтэй гэж бодоод хоёрын даваанд нэг залуу хүүг амлаж аваад барилдваа. Тэгс өнөөх маань намайг цэрүү барьцнаас аваад хайчлаа.
богчууд бие биентэй өс санаж болдгоо. Бүхий ногоон дэвжээгээ хүндэлж, дээдэлж, ёс жудагтай байх хэрэгтэй. Гэ миний морийг шавраас ганцаараа татаж гаргасан гэвүүдээ. Бяртай байж болно. Гэхдээ ямар ухаан сэлсэн болоо. Энэ хөвгүүдийн бие ухаан одоо сайхан задарч байгаа юм байна та. Өдөр хараач. Бүр хөдөлгөөнгүй өргөж байх чинь. Энэ хоёр хүүд бүхэн эрдэм ухаан ёс жаяг зааж өгч бүх хүний хариу мөн чанарыг өвлүүлж үлдээх юмсан. Мөн сайхан хөвгүүд байна та. За ах минь. Би хоёр хүүхдээ аваад явж болгосон болоо. Бүхийн ариун ёс жаяг эрдэмт сургаж та нартаа талархсан сэтгэлээ илэрхийлж юу гэж бодлоо. Боллгүй яах авраг минь. Миний охин мөнгө аяхтаас хадаг. Та нартай их тасчтэй. Эргээд баяртай уулзахын ерөөл тавь. За аврагда хоёр хөвгүүд нэмэн сайн бохолгож өгнө. Мөнгө аяхтаас хадаг явж байна. За гэлээ. Хичээ яа. Алло минийхөө. Холыг зорж хөлөг мориндон дөрөөлөн мордож байгаа хоёр хүү хожимо хүч чадлаараа гайхагдж хошуу нутгийн нэр алдраа түмэндээ дуурсгасан даншгийн дархан аваргууд болсон юм. Дорн аймгийн Сэргэлэн сумын уугуул Омбайн гэлгэсэнг 1853 онд төрсөн бол Омбайн дугар нь 1859 онд төрсөн. Галын сор, сүр, гевант, ухаа хошуугаар нутагтай ах дүү аваргууд юм. Омбайн гэлгэсэнг 1876 оноос эхлэн богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлжээ. Тэрээр 1876 оны их таншиг төрүүлж Арслан цол, 1881, 1884 оны их таншиг төрүүлж Даян аварга цол, 1890 оны их таншиг төрүүлж Дархан аварга цол хүртсэн байна. Их таншигт 4 удаа, бага таншигт 1 удаа, уул тайлгад 6 удаа, нийтдээ Монгол наадамд гэлгэсэнг дархан аварга 11 төрүүлжээ. Түүний дархан аварга болсон түүх нь дүү дугур аваргатай салшгүй холбоотой. Омбайн дугар анх 1885 оны уул тайлгын наадамд орж барилдаад 6 даван шүүгэрч начин цол 1886 оноос эхлэн богдын шавийн нэрийн өмнөөс босч барилдаад тэр жилийн их таншиг төрүүлж Арслан цол
1890 оны их таньшигт 11-ийн даваанд ах гэлэгсэнг аврагад унаж үзүүрлэн даян аврагад цол. 1896 оны их таньшигт намхан аврагад өвдөг шороодон үзүүрлэж дархан аврагад цол хүртжээ. Дугур дархан авраг их таньшигт 2 удаа төрүүлж 5 удаа үзүүрлсэн. Уул тайлгын наадамд 4 удаа төрүүлж 1 удаа үзүүрлжээ. Нийтдээ Монгол наадамд дугур авраг 6 төрүүлж 6 үзүүрлсэн байна. 1890 оны их таньшиг наадмын 6-гийн даваа эхлэхийн өмнө ах гэлэгсэнг аврагын биеийн жилээрхэж барилдах боломжгүй болжээ. Тэгэхэд нь дүү дугур арслан өөрөө гоц мөргөхийн оронд ахыгаа гоц мөргүүлэх зөвшөөрлийг дээдсээс олж аваад сүүлийн 2 бүхэд үлдэж ах гэлэгсэнгээ төрүүлгэж дархан авраг цол өөрөө хичээнгүй нэгт цог нэмэх далай даян авраг цол хүртжээ. Өөрөөр хэлбэл богдын шавийн 2 бүх гэлэгсэнг авраг дугур арслан 2 ээлжлэн гоц мөргөх байтал ах гэлэгсэнг нь 6-аас 10 хүртэлх даваанд дараалан гоц мөргөж улмаар төрүүлсэн гэх домог яриа бий. Текстээ орох шүү. Хөөе. Зүүн талын жигүүрт байгаа буруу явцаа зүүн талд чи би байгаа шүү дээ. За зүгээр. Баагаа юу та? Тийм байна. Энд тийм хүн юм биш үү? Алуу хүнд бариулах нь шүү дээ. Хүнд бариулах тахтай явах. Яасан айхтар хүн бэ? Мэд сайхаа. Таны би тонголог уу? Текст авсаа. Баталдаа. Аавдаа өгч. Аавдаа өгч. Аав нь чамаа дуудаж байгаа ч тээ. Ингээд энэ аавынхаа бүр энд зогсцоо. Тэгэхгүй чи ингэчээд ингээ хаачаад байна шүү дээ. Ингээд хажууд. За орлоо. Үзчихээ. Зөв. Биднес ийшээ гарах. Гүр. За ах маань. Би 2 хүүхдийг аваад явж байна.